За, хуулийн төслийн үзэл баримталтай танилцсан ер нь бол өмнө нь энэ асуудлыг хөндөд хууль зүйн дотоод хэргийн яамнаас бас асуулга тавиад хариулт авч яхад их өөр үзэл баримталтай хариулт өгсөн боловч одоо 3 сайд нь гарын үсэг зураад орж ирж байгаа хуулийн төслийг засгийн газрын одоо үндсэн гол байр суурь гэж ойлгож байгаа. Тэгэхээр энэ хуулиараа бол ерөнхийдөө одоо энэ цахим бооцоод тоглоом, мөрөдөд тоглоомыг бүрэн хориглоё гэсэн ийм шийдэлтэй орж ирж байгаа гэж харж байгаа. Тэгээ ер нь бол бид бас нийгэмд одоо яг юу болж байгаа гэдгээ харах юм бол энэ нөгөө урьдчилан сэргийлэх арга хэмжээг аваагүй, соён гэгэрүүлэх ажил хийгдээгүй байхад ийм одоо донтолтын шин чанарыг өгдөг ийм асуудлуудаа задгаа тавих бас ямар аюултай вэ гэдгийг бол харж байгаа. Тэгээ энэ зөвхөн цахим бооцоод энэ тоглоом гэдгээс гадна бид нар одоо зохицуултгүй явж ирсэн электрон тамхи юу байна гэдээ харахаар яг л энэ асуудлууд байгаа даа. Хэрвээ одоо зохицуулаад үнэхээр шийдэж байгаа бол энээсээ өмнө иргэдийнхэн санхүүгийн боловсролыг, соён гэгэрүүлэх ажлыг, за дээр нь энэ донтолтоос урьдчилан сэргийлэх энэ ажил хэрэгүүдээ авч ээж энийгээ бас хийхгүй бол болохгүй гэсэн юм дээр бол санал нэг байгаа. Яг уу гол нь одоо бид нар энэ яг уу шийдэл бол бүгдийг хориглоё гэдээ орж ирж байгаа юм байна. Энэ бол хамгийн амархан шийдэл. Амархан шийдэл гэхдээ хэрэгжилт нь яах вэ гэдэг асуудал. Хэрэгжихгүй бол энэ хамгийн залхуу шийдэл болно тий. Тэгэхээр би яг уу энэ хориглолоод за хэрэгжилтийг нь яах вэ гэдэг дээр манай ажлын хэсгийнхэн засгийн газрын түвшинд хэр ярилцсан болоо гэдгийг бас асуумаар байгаа. За ер нь бол олон улсад за бүгдийг хорчих юм бол хорцсон улсууд байгаа. Солонгос, Хятадаас ахуулаад тий. Энэ дээр гардаг хамгийн том эрсдэл бол хоёр эрсдэл байгаа. Нэгдүгээрт далд хэлбэр рүү шилжих, хар зах зээл рүү шилжихтэй. Улам бид нар одоо энийг илрүүлэхэд хэцүү болдог асуудал байна. Хоёрдугаарт энэ хууль тогтоомжоо хэрэгжилтийг нь хангах дээр маш хэцүү болтгоо гэсэн ийм асуудал байгаад байгаа тий. Тэгэхээр энэ дээр манай одоо засгийн газар хэрвээ энэ хууль батлагдах юм бол хэрэгжилтийг нь хэрхэн хангаж ажиллах юм бэ? Хэн хариуцах юм бэ? Дахиад салбар дундын хоорондын энэ минийх энэ чинийх гэд хаячих үдэ. Харилцаа холбооны зохицуулах хороо энэ дээр ямар үүрэгтэй орох юм бэ? Хэрэгжилтийн асуудал дээр харах юм бол сая бас энэ Соронзон болд гишүүний асуултанд хариулт өгч байна л да. Суглааны асуудал. Тэгээ суглааны асуудал зөвшөөрлөлтөө сангийн сайд өгдгөө л гэж байна. Гэтэ яг үүндээ одоо нийгэмдэр ямар ч зөвшөөрлгүй суглааны асуудал фейсбүүкээр дүүрээ явж байгаа шүү дээ. Дурын нэг инфлюенсер нь гарч ирээд машин өгнөө, нэг хүний 50,000 гээ 500 хүнээс мөнгө аваад тэр машина хідээр ч юм яачдаг. Ийм суглааны асуудал. Энэ яг зохицуулттай манай улсад хууль дүрм нь одоо яг хэрэгжиж байгаа мó? Тусгай зөвшөөрөл авахгүйгээр л ийм ажлыг цахим орчин, сошиал орчин хийгээд байгаа шүү дээ. Энэ дээр тэгвэл яаж хэрэгжүүлэх механизм байгаа мó? Энийгээ хийж чадахгүй бол бид нар энэ цахим орчин дох бооцоод энэ аппликейшны хурдан хөгжиж байгаа юмнуудыг бид нар хэр хааж боож энийг хэрэгжүүлж чадах вэ гэдэг дээр та бүхнийг хариулт. За хэрэгжилтийн асуудал. Хоёрдугаар асуудал бол энэ сая бас Соронзон болд гишүүн одоо хөндлөөтэй энэ банкны гүйлгээтэй холбоотой асуудал байна. Энэ асуудлыг бас ингээд хөндөж тавихын өмнө нэлээд олон залуучуудтай уулзсан, асуусан, судалсан. Үнэхээр их олон одоо сая доллар бол Монгол банкны югаар гараад крипто валютад 577 сая доллар энэ жил 2024 онд гарсан байгаа тийм. Яг гэхдээ бүгдээрээ энэ бооцоотой үгүй юу гэдэг бол Монгол банк бол ялах боломжгүй гэж надад бол хариу өгсөн. Энэ мөнгөн гүйлгээнүүд яг юунаар хийгдэж байна гэдэг дээр та хэд дүн шинжилгээ хийв үү? Надад ирсэн энэ мэдээлэлээр бол коммуникацийн асуудлыг Ready гэдэг аппликейшн. За энэ мөнгөн гүйлгээний хэтвч эднэрээ ингээд нөгөө агентууд эдэр одоо чаржлах юм болохоор энэ MobiCash POS гэнэ нэг юм аппликейшнуудаар дамжаад байна. Яг банкны дансуудаар хэр яаж гүйж байгаа гэдэг нь бол бас тодорхойлоход хэцүү байна гэдэг юм хэлж байгаа. Тэгэхээр Монгол банк энэ санхүүгийн зохицуулах хороо ер нь энэ асуудал дээр мөнгөн үнэхээр хариу арга хэмжээ авахгүй байсаар байгаад сар болгон одоо энэ их хэмжээний валют гадагшаа урсгаад байна гэдэг бол энэ их хэдэн тоглоод байгаа хүний асуудал бас биш юм бэл. Зарим хүмүүс хэлж байгаа л да энэ одоо өөрийнхөө буруугаас болоод өөрөө оч тоглоод өөрөө мөнгө алдаад байж таг. Гэтэл засгийн газар өнөөдөр валютын нөөцөө нэмэгдүүлэх гэж одоо онцгой хичээж ажиллаж байгаа. Гэтэл нэг гараараа хичээгээд байдаг, нөгөө гараар нь ингээ урсаад байдаг. Тэгээ доллар шатаагаад байдаг. 1.7 их 500 сая доллар жилд гаргаад явуулчихна гэхээр яг энэ өндөө бүх ард түмний асуудал, бүх иргэдийн асуудал болчиход байна л да. Жишээ нь одоо энэ чинь инфляцид нөлөөлж л байгаа. Бараа бүтээгдэхүүний үнийн өсөлтөнд нөлөөлж л байгаа. Энэ чинь 500 сая доллар гарчна гэдэг бол. Тэгээ энэ 500 сая доллар гарцсан жилийн энэ урсгал бол юу вэ гэхээр яг нөө арилжааны банкудаар дамжаад гарцсан
Монгол банкн дээр тооцогдож бүртгэгдээд байгаа. Тооцоо болохоос биш. Криптогоос криптороо шилжсэн мөнгийг бол бид тоолж чадахгүй шүү дээ. Энийг дэлхийн санхүүгийн зах зээл хянж чадахгүй шүү дээ. Тэр нэг койноор шууд хоорондоо шилжүүлж байгаагүй бид нар хянж чадаагүй. Койн нь банкар дамжаад гарч байгаа бодиттой валютыг л энэ 500 сая доллар гэж Монгол банк гаргачаад байгаа байхгүй. Тэр койн хоорондоо буюу криптогоос криптор руу яаж шилжсэнийг бол бид мэдэхгүй. Үүнийг хөхүүлэн дэмжиж байгаа нөхдүүд хин юм бэ гэхээр агентууд. Тэр 1xBet-ийн ард зуучлалын үйл ажиллагаа явуулдаг 110 агент гээд нөхдүүд 2-5% дундаас нь шимтгэл аваад банкныхаа дансыг ашиглуулад цахим хаягаа ашиглуулад гар утасны нөгөө нэг харилцаа холбооны сүлжээний дугаар ашиглуулад энийг зуучилдаг. Тэгэхээр зуучлалын үйл ажиллагаа өнөөдөр хуулиар хориотой биш. Тэр зуучлалын үйл ажиллагаан дээр хориг тавих уу ёстой. Сурчлагыг хорих ёстой ёстой. Зохион байгуулах буюу нэг удаагийн үйлдэлээр зохион байгуулалтад байвал хариулах ёстой. Дээрэс нь дансаа ашиглуулж ивэл харилцаа холбооны сүлжээний дугаар ашиглуулж ивэл бүхэлд нь хорих ёстой. Тэгээ үйлдэл болгоныг хориглосон цагт Монгол банкч тэр цагдаагийн байгуулагч тэр харилцаа холбооны зохицуулах хорооч тэр хамтарч ажиллах боломжоо бүрдүүл багадаа 65% бууруулна гэж. Энэ бол эдийн засгийн асуудал. Нөгөө талаас энэ бол хүн амын эрүүл мэндийн асуудал. Өнөөдөр энэ сэтгцэн эрүүл мэндийн үндэсний төвийн энэ тоогоор ч одоо 2023 онд 101 иргэн амбулатороор үзүүлээд 45 иргэн хэвтэн эмчилүүлж байгаа гэдэг нь энэ ноцтой тоо. За тэгвэл бид нар далд эдийн засаг бий болно гэж магадгүй хамгаалт одоо тайлбарж болно. Гэтэл өнөөдөр тусгай зөвшөөрөл олгоод 3 байгууллага өнөөдөр аж ахуй нэгжид олгоцсон байхад онцгой албан татварын хуулиар 36 сая тийм энэ чинь 36 сая сар тутам онцгой албан татвар ногдуулахар зохицуултаа. Гэтэл энэ 3 аж ахуй нэгж өнөөдөр татвар төлөөгүй шүү дээ. 3 тэрбум төгрөг улсын төсөв төлөх ёстой байсан. Энэ 3 байгууллага төлөөгүй. Тэгээ энэ сэдвийг аваад энэ хуулийг оруулъя гэдээ ингээд явхаар энэ ч их том сэдв юм байна. Одоо янз бүрийн хүмүүс ярьдаг үлдээч ээж энийг одоо хориглох ёсгүй. Энэ бол эдийн засгийн эрх чөлөө. Ингээд зүгээр хард суугаад гүйцэгт засаглал ингээд хараад сууна гэдэг бол энэ бол байж боломгүй үйлдэлтэй. Тийм ч учраас энэ сэдв нэг их тийм яригддаггүй. Үүний цаана асар олон агентууд, асар олон компани аж ахуй нэгжүүд, үүний цаана олон хүмүүс байгаа. Би Монгол банкны энэ мэдээлэл дотор та бидний мэдэх маш олон хүн байна. Гэхдээ энийг одоо ярих цагтаа ярья. Тэг шаардлагатай бол бас чуулган дээр хэлье. Энэ айгүй олон таньдаг бидний хүн байгаа шүү. Энэ нэр ус Монгол банкны энэ дээр байна. За, номын чимэг гишүүний асуултад бол нэмэлт тодруулъя. 2021-оос 24 оны банкуудын гадаад гүйлгээний тайлан мэдээлэлээс Монгол улсын эдийн засгийн харьяат болон харьяат бусын хооронд хийгдсэн крипто валютын гүйлгээ бол гарсан байгаа. Энэ дээр бол 2024 онд 578 сая доллар. Энийг ингээ арилжааны банкудаар нь хуваах юм бол Төрийн банк 51%, Тээвэр хөгжлийн банк 20%, Голомт банк 16% гэх мэтчлэн явж байгаа. Яг энэ нөгөө арилжааны банкуудын эзэлж байгаа хувийг ингээд харахаар бол энэ харилцаа адилгүй жил болгон өөрчлөгдөд байгаа. Жишээлбэл 2021 онд Төрийн банк нэг ч юм гүйлгээ хийж байгаагүйсэн бол 24 онд 268 сая долларын гүйлгээ хийсэн байгаа. Худалдаа хөгжлийн банк жишээлбэл 24 онд нэг ч гүйлгээ хийгээгүй. Өмнө нь бол 2021 онд тэгэхэд бол 77 сая долларын гүйлгээ хийжсэн гэх мэтчлэн. Тэгэхээр энэ бол юуг илэрхийлж байгаа гэхээр тухайн агент гэж нэрлэгдээд байгаа хүмүүс нь тухайн аль нэгэн арилжааны банкыг сонгож яг гүйлгээг хийгдэж чад яг тухайн үедээ тухайн банк нь энэ тухайн иргэн болон аж ахуй нэгжийн дансан дээр шалгалт оруулаад эсвэл одоо Монгол банкны санхүү мэдээллийн албан сэжигтэй мөнгөн гүйлгээний хувьд л ингээд дансууд дээр шалгалт хийгээд явангууд банкаас солиод дансаа солиод өөр банк руу шилжиж явчихдаг. Тэг энэ бол нийтдээ түрүүн учрал сайд хэллээ хэдийн хэмжээний агентууд байгаа гэдгийг ингээд харахаар. Тэгэд ер нь бол ингээд шилжиж байгаа улсуудыг нь харахаар бас харьцангуй өөр байгаад байгаа. Одоо сүүлийн 3 жилийн хугацаанд 1.3 тэрбум долларын гүйлгээ хийхэд үүний бол 764 сая энэ бол зөвхөн Payword Limited гэдэг компани руу шилжсэн байгаа. Энэ нь бол крипто валютын хэлбэрээр бол гүйлгээг хүлээн авдаг байгаа. Жишээлбэл тэг мөн First Digital Trust Limited, FOMO-Pay гэх мэтчлийн Америк нэгдсэн улс болон одоо бусад бид бүгд ярьдаг офшор гэдэг улсуудад бүртгэлтэй компаниуд байгаа. Мөн энэ улсуудыг нь бас харьцангуй ингээд улсаар нь аваад үзэх. Яасан бэ нөө харилцаа албаны зохицуулахаараа Батболд эрхэм гишүүн, номын чимэг гишүүний асуултанд хариулъя.
За харилцаа холбооны зохицуулахаар нь бол тухайн агуулга дээр холбогдох эрхлэх байгууллагын шийдвэр дүгнэлтийн дагуу технологийн арга хэмжээ, өрөө холбооны болон интернетийн үйлчлэрлэгчтэй бол арга хэмжээ авч хамтран хэрэгжүүлдэг. За захин мөрөөдтэй тоглоом бол өнгөрсөн хугацаанд бол захин бүс нь бол 3 хэлбэрээр явж байгаа. Нэгдүгээр тал сошиал медиа ашиглаад янз бүрийн пэйж болон группүүд үүсгэх хэлбэрээр явна. Хоёрдугаар тал вебсайт буюу домен нэрээр геймлингийн сайтууд ажилладаг. За гуравдугаар тал аппликейшн ашиглаж бол ийм 3 арга хэмжээ байгаа. За хэрэгжүүлэлтэн дээр бол за сошиал орчинд бол бид хэд өнгөрсөн хугацаанд бол жишээлбэл Facebook компаниуд хамтраад за нийт 3192 хууль ёс контент ирүүлсэн линкийг устгах хүсэлт бид нар бол хөргүүлснээс бол 84% устгалтаа буюу 2671 пэйж групп холбогдох хууль ёс контентыг устгасан байна. За вебсайтын хувьд бол бид 6030 домен нэрийг бол хязгаарлалтанд оруулсан. Эндээс бол нэг 40 орчим бол OneXBet-тэй холбоотой домен нэрүүд байгаа. За 3 дугаар асуудал бол аппликейшн байгаа. Аппликейшн бол дотроо 3 үйлдэл байгаа. Нэгдүгээр аппликейшнийг татаж авах, хоёрдугаар бүртгүүлэх, цэнгэлэхэд танин баталгаажуулалт хийгддэг. За гуравдугаарт бол ашиглах тухайн аппликейшн гэж байгаа. Тэгэхээр бид өнгөрсөн хугацаанд нийслэлийн прокурорын албасын зөвшөөрлөөр OneXBet-ийг аппликейшнийг татах нийт 11 доменийг блэклист оруулж хязгаарласан. За мөн iOS-ийн App Store-т холбоо тогтоогоод Евраз, Турк, Африк хариуцсан төрийн бодлого болон бодлого хариуцсан газартаа нь харилцаа холбооны зохицуулах ороог OneXBet гэдэг шиг яагаад ийм цахим мөрөөдөө тоглоомын казиногийн үйл ажиллагаа явуулж байгаа аппликейшнгүүдийг ингээд татуулаад байгаа юм бэ гэхээр энэ чинь хуулиар хориглогдоогүй шүү дээ гэдэг. Тэр App Store ч бай, Play Store ч бай, Google Store ч бай бүгд нөрөө хариу өгөхөр Монгол улсын дотоодын хууль тогтоомжийг дагаж мөрднө гэдэг. Хэрвээ бид нар энэ хуулийг гаргачвал манай локейшн дээр Play Store-оос, App Store-оос OneXBet шиг аппликейшнууд татагдахгүй болно. Бид нар албан ёслолтыг тавина гэсэн үг шүү дээ. Зохицуулахаар манай хуулиар хориглогдсон юм а гэхээр манай дотоодын хууль тогтоомжийг хүндэтгэн. Магадгүй тэр VPN ашигладаг, өөр одоо орны банкны карт ашигладаг үйлдэлүүд бол мэдээж одоо далд хэлбэртэйгээр явагдах баг. Гэхдээ энэ хуулиар хориглогдсон үйлдэл байхгүй юу? Тэр үнэхээр энэ дээр одоо хуулийн хяналтын байгууллага ажиллавал хуулийн хариуцлага хүлээнэ. Зүгээр яг шууд одоо татагдах ийм хэлбэрүүд бол хуулиар хориглогдчихвол өсөлтүүд тавьсны дараа арга хэмжээ авагдана л гэж ойлгоо. За сая үндсэндээ ажлын хэсгийн ахлагч бол тодорхой хэлчлээ. Нэмээд тодруулаад хэлэхэд үндсэндээ энэ хориглолтыг хийснээр хэрэгжилтийг хэн хариуцах вэ гэх гишүүний эхний асуултын өрөөнд нэмж хариулахад байгууллага хоорондын хамтын ажиллагаа илүү тодорхой бол бид хариуцах чиг үүрэг, хүлээх үүрэг, шуурхай байдал мөн хуульд заасан үндслээр хязгаарлалт хийх, хүний хохирсон хохирлыг шуурхай барагдуулах, гэмтэргийн шинжтэй хөрөнгө орлого мөнгийг шуурхай зарцаах боломжууд өшөө нээгдэж өгөх юм байна. Урьдчилан сэргийлэлттэй холбоотой бас асуулга яригдсан. Гэмтэрэг зөрчөөс урьдчилан сэргийлэх тухай хууль байгаа. Хууль зүйн дотоод хэргийн яамны дэргэд гэмтэрэг зөрчөөс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөл байгаа. Энэ хүрээнд байгууллага хоорондын хариуцсан чиг үүргийн хүрээнд энэ төрлийн гэмтэрэгээс урьдчилан сэргийлэх одоо зар сурчлагаа бусад байдлаар За бид хэрвээ энэ хуулийг гаргах бол хэрэгжилтээр нь маш нарийн процессыг нь байгууллагууд яаж уялдаа холбоотой ажиллаж түрүүн шуурга арга хэмжээ авахыг гэдэг дээр бас онцгойлон анхаарах хэрэгтэй гэж бодож байгаа. Тэгээ түрүүн хэлсэн шүү дээ энэ фэйсбүүкээр ийм зүгээр хувь иргэд инфлюенсерүүд хонжир суглаа угаасаа зохион байгуулад бүр гаарцсан. Тэгтэл хонжир суглаа чинь өөрөө тусгааршуулт үйл ажиллагаа. Энэ дээр одоо фэйсбүүк дээр явж байгаа юм дээр жишээ нь харилцаа холбоонд зохицуулахороо яаж орох нь мэддэхгүй. Цагдаа энэ дээр яаж орж байгаа эсвэл энэ дээр ерөөсө хайцсан юм уу гэд ингээд нэг эзэнгүү дунд нь дараа нэг хэдэн удаа сайтууд хаагаад дуусаад дараа нөгөө нэг одоо VPN-ээрээ байд юм уу бүх юмараа ороод боломж нь нэгдээд хар зах зээл рүү орчих үедэл гэсэн ийм л болгоомжл байгаа. Бид нар шинэ гоё хууль гаргахаа ярьж болно. Гол нь нөгөө хэрэгжилтийн үр дүнгээ ямар байхын гэдгийг боддоор тооцоолоод тэрнийхээ л одоо процессжуулах ажил дээр бас анхаарах хэрэгтэй гэж харж байгаа болохоор энэ дээр хэрэгжилтийг хангах байгууллагуудын уялдаа холбоо. За салбарын хуулиудаар бол чиг үүргүүд байгаа. Харилцаа холбооны хуулийн дээрч байгаа, гэмтэрэгээс урьдчилан сэргийлэх хуулийн дээрч байгаа, монополийн эсрэг газрын чиг үүрэгч гэсэн хуулийн дээр байгаа. Гэхдээ энд нөгөө хуулийн үрээнд авч хэрэгжүүлэх арга хэмжээ тодорхойгүй байгаа учраас зохих арга хэмжээ авахд их бэрхшээлт.
засгийн газар бол одоо холбогдох байгууллагуудад дуудаад арга хэмжээ аваач гэхээр үн чинь хуулиараа ингээд нээлттэй үйл ажиллагаа болгон дээр нь хариуцлага байхгүй бид нар тэр олон улсын байгууллагуудтай яаж харилцах юм бэ гэдэг ийм л тайлбарыг тавиад өгдөг. Тэгээ номин жимэг гишүүн бол энэ асуудлыг бас гишүүн болсноос хойш ярьсан. Тэгээ ер нь энэ хүмүүс их анхаарахгүй нэг төдийлөн тоохгүй байсан нь бол аргагүй юм билий. Энэ чинь айгүй олон хүний эрх ашиг байгаа юм байна. Тийм учраас бол ингээд энэ удаа засгийн газар салбар дундын асуудал учраас хэрэг эрхлэлтээр зохион байгуулад ингээд орж ирж байгаа учраас их хурл засгийн газрын хамтын ажиллагаанд ор хэрэгжилтэн дээр нь хамтдаа ажиллацгаая л гэдгийг одоо хэлье. За, хуулийн төслийг үзэл баримтлалын хүрээнд дэмжиж байгаа. Бид нар энэ асуудлыг үнэхээр хугацаа алдсан гэдэг дээр бол санал нэг байгаа. Олон жилийн өмнөөс энэ асуудал нийгмийн дунд ийм одоо асуудал гараад одоо бүр ингээд алдсан хойнонд бид нар хойноос нь чадах ятгаараа арга хэмжээ авъя гэдээ явж байгаа. Тэгээ энэ асуудлыг анх улсын хурлын чуулган дээр хүндэрч тавьснаас хойш олон ээжүүд, олон гэр бүлийн гишүүд, олон хүмүүс энийг үнэхээр яаралтай зохицуулаад өгөөч, арга хэмжээ аваач, гэр бүлээ алдлаа. Одоо тий амиа хорлох гэж байна. Сэтгэл зүйн энэ ам дарамтанд орж ингээд олон асуудлуудыг тавьсан. Тэгээ энэ дээр бас яаралтай шуурхай арга хэмжээ аваад тодорхой шийдэл гаргаад орж ирж байгаа засгийн газар хэрэглэгчдэд арга учир сайдад бас баярлалаа гэж хэлмээр байна. Тэгээ энэ яг уу бид нар яг ингээд нөгөө гой юм ярьж болно л доо эдийн засгаад орлогоо сайжруулах ёстой эхлээд инээ тэрэгээд. Гэтэ энэ бол үндэ яг бодит амьдрал дээр ийм нийгмийн асуудал болчиход байгаа учраас бид нар ямар нэгэн арга хэмжээг одоо зөрөгтэй аваад за үүнийхээ дагуу ажиллаад за тодорхой хугацааны дараа энэ тэр морин боцоод байна уу юу гэдэг те одоо алдаа оноон дээрээ бид нар юун дээр хийж чадахгүй байна гэдгээ дүгнээд бас энэ дараагийн алхмуудыг хийх боломж нь бол гарах байхаа гэж бодож байгаа. Тэгээ энэ гол асуудал бол эн чинь одоо энэ залуучуудын донтолт гэдэг юм дээр дөрөөлөөд залилангийн шин чанар руу орцсон иймэрхүү үйл ажиллагаа их байгаа учраас юуны төрөнд бас одоо хориглох арга хэмжээг аваад энийгээ гол нь хэрэгжилтэд бас хангах тал дээр анхаарах хэрэгтэй тий. Ингээд дараагийн зүйлээ бас тэр үедээ судалгаа тооцоотоос хийх нь зүйтэй болов уу гэж харж байгаа. Зүгээр яг хуу энэ дээр хэлэхэд бол энэ хууль гарснараа бүх одоо энэ 100% энэ асуудлыг шийдчихнэ гэдэгт би ч итгэхгүй байгаа. Энийг бол ард иргэдтэй боддоор бас хэлэх ёстой. 100% энэ донтолтын асуудлыг байд юм уу? Мөрөөдө тоглоомын асуудлыг энэ хуулиар бол 100% шийдэх боломжгүй. Гэхдээ тодорхой үр дүн гарганаа. Энэ бол хуулийн зорилт бол өөрөө түрүүн одоо үзэл баримтлал дээр гарч ийн 60% бид нар бууруулж чаднаа гэдэг ийм зорилт тавьж байгаа юм байна. Тэгэхээр энэ хүрээндээ л бид одоо хуулиа гаргах юм бол хэрэгжүүлэлтийн механизм дээр яаж анхаарч ажиллах вэ гэдэг дээр бас улсын хурал дээр гарах ажлын хэсэг бол анхаарч ажиллах ёстой болов уу гэж бодож байна. Тэгээ энэ хооронд асуудлуудаа цэгцлээд тоо баримтаа гаргаад бидний нөөц боломж юу байгаа вэ? Иргэдийн соён гэгэрүүлэх, урьдчилан сэргийлэх ажлуудыг давхар хийжээж дараагийн боломжуудыг бас сайн зохицуулттайгаар нээж өгөхгүй бол одоо манайх шиг ийм улс орнуудыг таргетлсан одоо бай оноогоо болгосон ийм үйл ажиллагаанууд бол үндэ манад зах замбраагүй орж ирж байгаа учраас энэ дээр бас дэмжиж хуулийн төслийг бол дэмжиж байгаа гэдгээ илэрхийлмээр байна.